боловсролын тухай буу халын урайтай цогтой цаг подкастын маань шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн дугаартаа бид нар эрт үеийн хөгжил боловсрол сэдвийнхаа хүрээнд мэдээж бага насны хүүхдүүдийн хувьд маш чухал зүйл болох хоол хүнс шим тэжээлийн боловсролын тухай нэгэн зочиндоо ярилцах болно. Юуны тулд бид нар боловсролын подкастэнд хоол хүнсний тухай за бага насны хүүхдийн бор хоолнд яаж оруулдгаас эхлээл хүүхдүүд том болтол эцэг эхчүүд маань хүүхдийн хоолтонд хэрхэн оролцдог талаар ярилцах гээд байна уу гэхээр хоолоор дамжуулж бид нар өөрсдөө хүүхдүүдэд боловсрол олгож яадаг. Хоолны боловсрол, шим тэжээлийн боловсрол, ирээдүйд юуг сонгож идэх үү, юуг идэхгүй байх үү гэдэг боловсролыг гэртээ олгож байдаг. Тийм учраас хоол гэдэг бол одоо маш том боловсрол юм а гэдэг утгаараа нэг бүтэн дугаарыг энэ сэдв дээр зориулж байна. Тэгээ өнөөдрийн манай зочин бол одоо бид бүгдийн олон хүний Тэнүкас мам гэдэг нэрээр мэддэг номин байгаа. За зочиндоо цаг гарга манай нэвтрүүлэнд оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд зочин маань өөрийгөө танилцуулаарай. Сайн уу, бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, намайг Номин гэдэг. Би 2 хүүхэдтэй ээж. Яг одоо Швейцарын холбооны улсад гэр бүлийн хамт амьдарч ажиллаж сурдаг ийм залуу гэр бүлийн төлөөлөл. За, ажил мэргэжлийн тухайд гэх юм бол би өмнө нь ерөөсөө ингэж өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж байгаагүй юм билээ. Тэгэхээр миний хувьд болохоор яг одоо энэ подкастыг хийж байгаа хүмүүстэй адилхан боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгээ хамгаалсан. Ерөнхийдөө бол багш мэргэжилтэй. За тэгээд үүнийхээ дараа төгсөөд боловсролын одоо ерөнхий боловсролын байгууллагад 1 жил ажиллаа. За тэгээд бүгд Солонгос улс руу явж магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За үүнийхээ дараа бол Швейцарын холбооны улсад ирээд одоо эхний хүүхдээ гаргаад манай хүү одоо 6 нас гарантай. Тэгээд хүүхдээ ингээ гаргаад нэмэгдэл хоолнд оруулж эхэлсэн цагаас нь эхлүүлээд ингээд хүүхдийн хоолтонд маш сонирхолтой болсон. Тэгээд яг үнэндээ бол одоо бүр амар сонирхож бол анх ихэндээ орж байгаагүй. Хүүхдээ ингээ нэмэгдэл хоолнд оруулаа явж хат бидэртэй маш олон асуудлууд тулгамддаг штэ тий. Тэгээд дээр нь ингээд нөгөө олон одоо зөрүүтэй мэдээлэл бол ингээд тухайн ээжийг бол маш их стресст оруулдаг. Тэгээд ингээд нэг газараас уншихаар болно, нэг газараас уншихаар болохгүй гэсэн энэ төөрөгдлүүд бол намайг айгүй их стресстүүлдэг байсан. Тэгээд тэрнээсээ болоод ингээд яахаа мэдэхгүй олон тал руу ингээд явсаар хагаад манай хүүгийн хооллолт бол маш том асуудалтай болж хувирж исэн байхгүй. Тэгээ ингээд судалж явсаар хагаад ингээд дуртай болоод тэгээ ерөнхийдөө за хоолцын салбар руу орох нь ер нь ингээд надад айгүй зүгээр юм байна. Би юу айгүй дуртай юм байна гэдэг одоо өөрийгөө мэдэж авсан. За тэгээд хамгийн сүүлд болохоор би шинжлэх ухаан технологийн сургуулийн үйлдвэр технологийн сургуульд хоол зүй шим судлалаар магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээ магистрийн зэрэгээ хамгаалахдаа яг одоо пэйжээрээ бага насны хүүхдийн хооллолт хүрэгдэгтэйгээ адилхан бага насны хүүхдийн хоолт хичээлийн байдлыг судалсан байгаа. За хүмүүс би зочдоо нөгөө зочдойгоо яаж танилцсанаа хуваалцах маш их дуртай. Тэгээд бас хүүгээ төрөх үед бор хоолнд оруулахад хүн болгон л хүмүүс эргэн тойронд за Тэнүкас мамын сургалтанд суугаарай гэд нэг тийм яг л суухтай зүйл юм шиг анх хэлжсэн. Тэгээд би за бор хоолнд орох чинь ингээл сургалтанд хамрагдаад хүүхдээ бор хоолнд оруулт юм гэсэн би бол тийм ойлголттой. Гэхдээ бас айлууд өөр байдаг тийм ээ. Зарим нь яг тухайн айлын соёлоос хамаарат ч юм уу эсвэл одоо аав ээж нь яаж зөвлөж байгаагаар ч юм уу ингээд бор хоолнд оруулдаг. Тэгээд Тэнүкас мамдаа би яагаад маш баярсан бэ гэхээр манай хүүхд бол харшилтай, их эмзэг арьстай, надтай адилхан. Тэгээд зөв хоолнд оруулснаар хүнсний үйл зохицол маш цөөтэй харьцангуй. Дээр нь дараа нь би маш зөв зүйл хийсэндээ баярсан. Яагаад гэвэл аутизм гэдэг онш аавгууд чинь айгүй хоол хүнсийг зохицуулахад хэцүү байдаг бол манай хүүхд анханасаа маш олон төрлийн хоол идээд эхэлчихсэн. Тэгээд тэр үед л нөгөө анх ингээд сургалтанд маш суугаад маш олон мэдээлэл авсныхаа амар үр дүн мэдэрч байгаа байхгүй тий өөрөө ч мэдээгүй. Тэгэхээр олон ээжүүдийнхээ өмнө аавынхаа өмнөөс олон хүүхдүүдийнхээ өмнөөс үз Тэнүкас мамда баярлалаа гэж хэлээ. Тэгээд хэдүүлээ ярилцлага яг сая Номингийн маань одоо шинжлэх ухааны технологийн сургууль магистрийн зэрэгээ хамгаалахдаа хийсэн дипломны ажлын тухай өөрөө Instagram хуудсандаа дурдсан байсан. Тэгэхээр энэ ямархуу судалгааны ажил байв, хэр цар хүрээтэй байв, бас ямархуу үр дүнгууд гарсан бэ? За би болохоор одоо Швейцарын холбооны улсад ингээд суралцдаг. Тэгээд анх нөгөө магистрийн зэрэгт ороод одоо удирдагч багштайгаа ярьж байхдаа би ингээд бага насны хүүхдийн хоолтын чиглэлээр одоо хоолтын байдлаар судалгаа хийх хүсэлтэй байна гэдгсэн чинь яг хөө Монголд бол бас цэцэрлэгийн насны хүүхдийн хоолтын судалгаанууд бол байдаг. Гэхдээ яг энэ харьцуулсан судалгаа бас бид нарт айгүй хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл одоо хөгжчихсөн хөгжим одоо аль хэдийн одоо хоол зүйд хөгжчихсөн
хүмүүсийн хувьд шимтгий жилийн боловсрол нь одоо тий тогтчихсон энэ улсуудын хүүхдийн хооллолтууд нь ямар байдгийг бэ гэдгийг ингээ харьцуулж үзье. Тэгээд тэндээс ингээ бидэрт одоо авах зүйл юу байна вэ гэдгийг бас ингээ харьцуулж үзье гэд бид хоёр ярилцаад тэгээд Монгол болон Швейцарын 2-5 насны хүүхдүүдийг хамруулад хоол тэжээлийн байдалд нь үнэлгээ хийсэн гэсэн. За дээр нь тий хоёр Монгол болон Швейцар. За тэгэнгүүтээ бид хоёр зөвхөн хооллолтын байдлаас гадна бас цэцэрлэгийн хоол хүнс болон хүнсний хангамжийг нь бас харьцуулсан байгаа. За тэгээд өнөөдөр болохоор хоёулаа хүүхдийн хооллолтын талаар ярьж байгаа болохоор илүү түлхүү цэцэрлэгийн байгууллагч хооллолтыг нь яриа гэж бодож байна. За би болохоор Сонгоны хайрхан дүүргийн 119 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон одоо миний амьдардаг Швейцарын холбооны улсын Кантон Ву гэж мууж байдаг. Энэ мужийн нийт 2 цэцэрлэгийн Монголоос болохоор нэг цэцэрлэгийг сонгож аваад ингээд 306 хүүхдийг хамруулсан ийм судалгаа хийсэн. Судалгааны асуумжаа болохоор би 2 аргаар авсан. Нэгдүгээр болохоор 24 цагийн эргэн санах асуумжийн арга гэж байдаг. 24 цагийн турш яг юу ийдсэн бэ гэдгийг маш тодорхой хэмжээтэй ингэж бичүүлж авдаг ийм судалгааны арга байдаг. За хоёр дахь нь болохоор хүнсний давтамжийн асуумжийн арга гэж байдаг. Нэг одоо тодорхой хүнсүүдийг өгвөл жишээлбэл жигнэмэг таны хүүхэд 7 хоногт хэдэн удаа иддэг вэ? 7 хоногт 1-2 удаа, 3-4 удаа гэд байдаг шүү дээ. Яг тэр байдлаар ингээд сонгуулад ингээд судалгаа хийж үзсэн. За судалгааны үр дүн болвол яг уу анх нөгөө бид нар чинь судалгааны ажил хийхдээ өөрсдөө нэг таамаглал төвшүүлдэг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол таамаглалын дагуу бол байсан. Яа тэгэхээр яг Монгол хүүхдүүдийн дундах чихэртэй болон хийжүүлсэн ундааны хэрэглээ Швейцарын хүүхдүүдтэй харьцуулахад бол маш өндөр байсан. Хоёрдугаарт нэг юм бол чихэр байдаг шүү дээ. Одоо чихэр гэдэг нэрийн доор чи эрзэн чихэр орж ийн, хатуу чихрүүд орж ийн. Энэ чихрүүдийн хэрэглээ бас маш өндөр байсан. За би бас нөгөө чипс, би болохоор нөгөө junk food гэж яригадаад идэв шүү дээ. Одоо хоос илчлэгтэй ямар нэгэн шин дэжэл агуулаагүй тэр хүнсүүдийг илүү төлхөө сонгож оруулсан байхгүй. Тэгээд чипсний хэрэглээ бас маш өндөр байсан. Тэгээд энэ нь болохоор одоо нөгөө өмнө нь судлагдсан судалгааны ажлуудтай ингээд ажлуудын үр дүнтэй бол таарж исэн бүр хамгийн эмзэглүүштэй гэх юм уу хэцүү санагдсан зүйл нь юу байсан бэхээр 2005 онд Монголд хийгдсэн судалгаагаар бага насны хүүхдүүдийн дундах хийжүүлсэн болон чихэртэй ундааны хэрэглээ өндөр байна гэсэн үр дүн гарсан байсан. Тэгтэл өнөөдөр 2023 онд тэр үр дүн нь ерөөсөө сайжирсангүй яг хэвээр байсан. Тэгэхээр энэ маань одоо тий хүүхдүүдийн эрүүл мэндэд урт хугацаанд маш олон одоо тий асуудлуудыг авчирж байгаа. За бас нэг судалсан зүйл нь тэгэхээр ерөнхий байдлаараа Монгол хүүхдүүдийн 2-5 насны хүүхдүүдийн чихэртэй ундаа хийжүүлсэн ундаа чихэр жигмгийн хэрэглээ бол чипсийн хэрэглээ бас маш өндөр байна гэсэн юм үр дүн гарсан. Швейцарын хүүхдүүдийн тухайд бол угаасаа л ингээд судалгаа гэлтгүй ингээл бид нар чи амьдарч байгаа нийгмээ ажиглана шүү дээ. Би бас ингээ адилхан хүүхдтэй хүн цэцэрлэгийн орчинд гарна, тоглоомын талбай дээр гарна. Ингээ харахад бол хүүхдтэй ундаа бариулаад уулгаж байгаа ээж бол би юусоо бараг харж байгаагүй. Өөртөө харсан бол маш ховор харж исэн. Монголд бол харин эсрэгээрээ бид нар судалгаа гэлтгүй нүдэн дээр бид нарт харагдаж байгаа тий. Тоглоомын талбай ороход хідэн яг усны саваа барай явж юм. Хідэн одоо ямар нэгэн хүүхэд цугласан газар очиход усны савтай хүүхэд хэд байна вэ гэдгийг бол ингээ харагдаж байгаа. За дараа нь болохоор би нөгөө шим тэжээлийн мэдлэгийг бас үнэлсэн. Яагаад гэвэл бага насны хүүхдийн хоолтонд бол эцэг эхийн шим тэжээлийн боловсрол бол маш чухал байдаг. Бага насны хүүхдийн хоол тэжээл бол 100% эцэг эхээс хамаарж байгаа гэдгээр онцлогтой гэсэн. Тэгэхээр нөгөө тухайн хүүхэд өсөж байгаа эцэг эх асран хамгаалагч маань өөрөө шим тэжээлийн боловсрол өндөртэй байх юм бол хүүхдийн хооллолт түүнийгээ дагаад чанартай байна гэж үздэг. Энэ бол угаасаа логикоор ч гэсэн биднэрт ойлгомжтой асуудал байгаа тийм. Тэгээ энэ дээр айгүй тийм сонирхолтой үр дүн гарсан нь юу байсан бэ гэхээр чихэр болон жигмэгний хэрэглээ шим тэжээлийн одоо нөгөө сахар эслэгийн хэрэглээ сахар эслэгийн мэдлэг чихэр болон жигмэгийн хэрэглээнд хэрхэн нөлөөлж байгаа энэ хоёр хэрхэн хамааралтай байна гэдгийг болохоор корреляцийн шинжилгээгээр хийж үзсэн байхгүй. Тэгсэн чинь Швейцарын эцэг эхчүүд дээр болохоор чихэрний талаарх мэдлэг нэмэлт сахартай ундааны хэрэглээнд нөлөөлж байна гэсэн үр дүн гарсан бол Монголд энэ ямар ч хамаарал гараагүй. Тэгэхээр яг ингээд судалгааг ингээд бүр ингээд задлаад үзэх юм бол
эцэг эхчүүдийн дундах шимт хичээлийн боловсрол муу юм уу гэхээр үгүй. Монгол эцэг эхчүүдийн дундах шимт хичээлийн боловсрол бол бас хайцсангуу айгүй сайн гарсан. Тэгсэн мөртлөө нөгөө хүүхдтэй чихэртэй ундаа авч өгөөд байна, жигмэг авч өгөөд байна, бэлүү авч өгөөд байна гэдэг маань мэдлэгт суурилсан худалдан авалтуудыг эцэг эхчүүд юусоо хийхгүй байгаа юм байна гэсэн юм үр дүн гарсан. Тэгэхээр яг уг нь бол энэ чинь хүн мэдлэгтэй байх юм бол ямарваа нэгэн зүйлийг хийхдээ ингээд тэр мэдлэг дээрээ суурилж худалдан авалтаа хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн миний зүгээр таамаглаж байгаагаар юу байсан бэ гэхээр одоо бид нар ингээд магадгүй гэсэн бас нэг юм юу бичдэг шүү дээ. Тэгээ тэрэн дээр болохоор юу байсан бэ гэхээр манай Монголд нөгөө маркетинг бүр аюулгүй өндөр түвшинд хөгжсөн ил болон далд маркетинг аюулгүй их байдаг. Тэгээ дээр нь телевизийн зар сурталчилгаа гараад ингээд автобусны буудал ч юм уу ингээд хаасайгүй маш олон ийм нөгөө одоо эрүүл бус гэж тодорхойлогдоод байгаа хүнсүүдийн одоо тий сурталчилгаанууд аюулгүй их байдаг. Болохоор магадгүй тэр нь нөгөө мэдлэгээ ингээд цохиж унагаагаад байгаа болов гэж бодсон. Тэгээд маш их харамсалтай үр дүн гарсан. Тэгээд өмнөний үр дүн бол одоо бидэрт судалгааны ажлын үр дүнгуудээр маш тодорхой харагдаж байгаа шүү дээ. Улс орнуудад бол нөгөө 5 жил тутам өхөн амынхаа хоолт хичээлийн байдалд одоо үнэлгээ хийдэг. Тэгээ хамгийн сүүлд манай Монгол улс чинь 2017 онд үндэсний 5 дугаар судалгаа хийсэн байгаа. Тэгээ эндээс ингээд үр дүнгийг харахад 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл бол маш өндөр байсан. За тархалтын түвшин чинь 10.1 хэдтэй байлаа. Эндээс нэг тэмдэглэж авч байж. Нилээн ерөнхийдөө өндөр байсан. За тэгээд нөгөө бичил шимт хичээлийн дутал тэр дундаа төмөр, А амин дэм, Д амин дэмийн дутал өндөр байсан. Хүнсний нэр төрлүүд одоо тий бага байсан. За тэгээ нөгөө шүд цоорлын өвчлөл бол хүүхдийн одоо тий бүх насны ангилал одоо тэргүүлэх өвчний одоо чагсаалтанд орж исэн. Тэгэхээр бид нар ингээд одоо хүүхдийнхээ хоолтод ингээд маш сайн анхаарах ёстой болсон байгааг бас ингээд миний судалгааны үр дүн харуулсан. Тэгээд нэг талаараа бас нөгөө ганц эцэг их хүн бас өөргөө өнөөдөр буруутчих магадгүй те би ингээл сахарын тухай дандаа сонсдог хэрнээ гараал аваад өгчих юм да гэдэг. Саяхан надад тохиолцоог бодит явдал би ингээд айгу том Монголын нэртэй супермаркетаар үйлчлүүлээд тэгээд бид нар бол зөвхөн одоо хоол хүнсээ авахтаа одоо 8 багшийнхаа тэнүүгээс мамынхаа зөвлснөөр хоол хүнс авахтаа уг нь би чихэр хольж авдаггүй байхгүй хизээч авдаггүй зөвхөн жимс ногоо одоо тий гурил будаа хэрэгтэй юмнуудаа аваад тэгээ ингээ гарах гингүүт яг кассан дээр чихэр зарчдаг. Тэгэл хүүхэд авъя гэж орилж байгаа юм би тэнд нэг юм уутлуулах гэж байгаа юм те ихэнх тохиолдолд манай бага насны хүүхдийг манайх чи ээжүүд нь гэртээ сууж хардаг юм онцлогтой орон. Тэгэнгүүт чи хүүхэд нь уйлал ингээл тэр хооронд бол яг ихэнх эцэг эхчүүд яг тэр моментод авч өгдөг байх л та. Эсвэл бол нөгөө гэрийн доотлын дэлгүүр рүүгээ ороод үзэхээр дандаа юм айгүйх ер нь ингээ баг 2-3 игнээ дүүрэн чихэр байдаг. Тэгээд баг жимс ногооны хэсэг гэж одоо айлын доор байдаг нэг юм жижиг дэлгүүрүүд байдаг ш татхны доор. Тэр ингээд тухайн хүн хичнээн их мэдлэгтэй байлаа ч гэсэн бас яг өнөөдрийн тэр судалгаанаас гарч байгаа үр дүн бол мэдлэг байгаад биднэрт нөгөө маш их маркетинг байна, маш их бүтээгдэхүүнүүд зах зээл дээр бэлэнтэй ойрхон байгаа нэмжигтэй хараа гэж бас авчаад байна гэдэг дүгнэлт бас гарч байгаа. Хүмүүс таачиж магадгүй угаасаа бид нэр чихэр хийдэг штэ гэдэг. Гэхдээ тэр нөгөө харьцуулсан судалгааны гол ач холбогдол юу гэхээр бид нар ингээд Швейцар аягүй гоё боловсралтай Монголын боловсрал муу гэдэг. Гэтэл бас үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйлөөр энэ хоол хүнс байж болох байхгүй юу? Тэ хүүхдүүдийн хоол хүнс. Тэгэхээр одоо шимт тийжэл судлаач таны хувьд ер нь хүүхдийн хоол яагаад чухал юм бэ те? Ингээд одоо манай аав ээжүүд эмээ өвгөнөр тэгдэж штэ бид нар бантангаа идээд болсон, каша идээд болсон. Та нар яачаад байгаа юм сүртэй юм гэдэг ч юм уу те? Тэгэхээр яг хүүхдийн хоол гэдэг яагаад чухал юм бэ? Окей. За тий одоо надад нэг ажиглагдсан ажиглалт байдаг. Та хэд юу гэж бодож байна? Ингээ хүүхдүүд ингээ нэмэг одоо хүүхд нь ингээ хүүхд 6 сар хүрээд нэмэж хоол эхлүүлж байгаа тийм. Тэгээ нэмэгдэл хоол эхлүүлээд эрэнгүүт аягүй сайн хоолнд нь анхаарч агаад нэг нас хүрээд эрэнгүүт нь за ингээ хоолтын үед одоо болчлоо гэдэг ингээ жоохон санаа намарчдаг байдал ажиглагдаад байдаг. Гэтэл амьдралын эхний 1000 хоног гэж нэг зүйл байгаа шүү дээ. Энд бол хүүхдийн хоолт хичээл маш чухал байдаг. За тэгэхээр хүүхдийн хоол тэгэхээр бид нар ерөнхийдөө хүүхдийг дор хаяж 3 нас хүртэл нь дор хаяж 2 нас хүртэл нь болж өгвөл 3 нас хүртэл нь хоолт хичээлд маш сайн ингээ анхаарч авах хэрэгтэй. За хүүхдийн хоол яагаад чухал юм бэ гэдгийг би 2 зүйлээр тайлбарлая. За нэгдүгээрт бол шимт хичээл байна. За хүн бол амьдралынхаа хувьд 2 одоо тий тодорхой хугацаанд өсөлт хөгжлийн үед огцон өсөх юм үе байдаг. Нэг нь бол одоо бага насндаа за тэр дундаа сая хэлсэн амьдралын эхний 1000 хоногт.
За дараагийнх нь бол өсвөр настай байгаа. За тэгэхээр нөгөө өсөлт хөгжил одоо тий маш хурдцтай явагдаж байна гэдэг маань түүнийгээ дагаад шимт хичээлийн хэрэгцээ өндөр болно гэсэн. Тэгэхээр нөгөө тэр шимт хичээлийг одоо нөхөх зорилгоор бид нар одоо хоолт хичээлд маш сайн анхаарч ямар шимт хичээлүүд одоо тий хүүхдэд нь илүү түлхүү хэрэгтэй байна гэдэг дээр нь одоо point өгч илүү сайн анхаарч өгнө гэсэн. Хэрвээ ингээд хүүхэд нь шимт хичээлийн хувьд дутагдaltaй тий яг өсөлт хөгжлийнхаа үед ингээд шимт хичээлээ гүйцэд хангалттай авч чадаагүй бол өсөлт хөгжил удаашрна. За өсөлт хөгжлийн хоцрогдол явагдана, бодисын солилцоо алдагдана. Тэгэл өвчин өртөмтгий болно гэх мэтчлэн шинж тэмдгүүд илэрдэг. За жишээлх юм бол одоо амьдралын эхний 1000 онд бол хүүхдийн тархи болон бие махбодын хөгжил бол хамгийн өндөр оргил үе дээр явж байгаа тий. За тэгэхээр хүний тархинд бол ойролцоогоор 100 тэрбум эс байт юм байна л да. Тэгэхээр тэр эсүүдийн хооронд холбоос үүсгэхэд хүүхдийн хоолт хичээл одоо хүүхдэд тэр хоолт хичээл маш чухал байдаг. Тэгэхээр нөгөө тэр холбоосууд сайн үүсч тархины хөгжил сайн хөгжинэ гэдэг маань хүний амьдралын чанарт бол маш сайн нөлөөлдөг. Жишээлбэл сурах чадвар гэж байна те. Сурах чадварт одоо энэ тархины хөгжил маш чухал үүрэгтэй. За дараа нь гэх юм бол нөгөө анхаарал төвлөрөхтэй. Энэ одоо үйлдэлүүдэд энэ тархины хөгжил бол маш юм чухал үүрэгтэй байдаг. За дараагийнх нь бол яга хүүхдийн хоол чухал вэ гэхээр хүний одоо бидний энэ идж байгаа хоол хүнс идж байгаа энэ хэв дадал зан үйл маань ихэвчлэн бага насндаа хэсэгчлэн тогтдог юм байна. Тэгэхээр одоо зарим хүмүүс ингээл өглөөний цайгаа алгасдаг тий. Магадгүй тэр хүн ингээ багтаа өглөөний цайг нэг анхаарал өгдөггүй байсан юм байж болно. За эсвэл зарим хүмүүс ингээд бүр ингээд зурагт үзэж иддэг хүмүүс байдаг шүү дээ. Зурагт юм дэлгэц үздэг. Тийм одоо хоолтын байдалтай болцсон хүмүүс байдаг. За зарим нь бол ингээд гоё ширээн дээрээ ингээд цэг сууж идэж чаддгүй бүр ингээд ширдгэн дээр ингээд шалан дээр ингээд хөвтөж байгаа иддэг хүмүүс харж ирсэн үү? Тийм хүүхэд ч юм уу 9-10 настай. Тэгээд энэ дадлууд маань хөвчлэн хизээ тогтдог байхээр бага наснда хэсэгчлэн тогтдог гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ хооллох зан үйл маань хүний одоо тий хүнд яаж нөлөөлдөг вэ гэхээр нэгдүгээр эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Жишээлбэл хооллох зан үйл маань урт хугацаанд одоо хооллох зан үйл маань хэрхэн бүрдсэн бэ гэдгээс шалтгаалаад урт хугацаанд одоо хүүхд өвчлөх үгүй юу гэдэг эрүүл мэндийн асуудал үүсэх үгүй юу гэдгийг тодорхойлогдно гэсэн. Сая дурдсанчлан одоо хүүхд нь ингээд дэлгэц үзэж хооллдог. Эсвэл одоо тий өглөөний цайгаа алгасангуудаа бусад үед нь маш их ингэж хэтрүүлэн иддэг. За хөдөлгөөний хувьд одоо тий дутагдaltaй ч юм уу ийм байх юм бол хамгийн түрүүнд тархалттай болох эрсдэл нь нэмэгдэж байгаа тий. За эсвэл нөгөө талаараа хүүхэд нь ингээд одоо хооллох зан үйлээ одоо ингээд ерөөс ингээд зогсолтгүй иддэг хүүхэд байдаг шүү дээ. Одоо уг нь өглөө өдөр орой хоол гэж байгаад дунд нь 2 снэк ч юм ингээд нэгээс дээшнээс болоод ирэхээр 2 жижигхэн снэк гэдэг ингээд тодорхой хугацаанд зогсолт хийгээд хооллох хэрэгтэй байтал зарим хүүхдүүд ингээд бүр зогсолтгүй ингээд хөвдөг гэж ярьдэн ш бид нар ингээд хөвж идэг болсон хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээ энэ зан үйл энэ зан үйл маань удаан үргэлжлэх юм бол шүд цоор хөвчлөлийн одоо гол үндсэн суурь болж идэг. Тэгээ түрүүнд дурдсан одоо тархалттай болно гэдэг маань одоо нөгөө халдварт бус өвчлөл болох чихрийн шийдвэр шижин өвчин, зүрх судасны өвчнөд өртөх одоо энэ эрсдлийг нэмэгдүүлж байгаа. За дараа нь энэ хооллох зан үйл буруу тогтсонтой холбоотойгоор ямар асуудал үүсдэг вэ гэхээр хүүхдийн мэдрэл сэтгүүн өвчлөлт нөлөөлдөг. Хооллолт гэдэг маань одоо буруу зан үйлтэй удаан явах юм бол сая хэлсэнчлэн жингийн илүүдэл үүснэ. За тархалт үүснэ. Тэгэхээр нөгөө энэ том одоо тий насанд хүрээд ирэхээр ч юм уу өсвөр наснд ороод ирэхээр нөгөө тархалтын байдлаас болоод хүүхэд өөрөөсөө ичих, өөртөө итгэлгүй болох ч юм уу ийм асуудлууд үүсэж идэг. Тэгэхээр бага наснд энэ хооллох зуршилт үүсэж идэг учраас одоо зан үйл үүсэж идэг учраас аягүй сайн анхаарах хэрэгтэй. Бас нэг чухал зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ нөгөө хоол гэдэг маань бид нар зөвхөн цадгах мэдрэмжийг хүүхдэд одоо тий цадах одоо идэх одоо тий түүнийг идэж амьдрах мэдээж тэр бол амьдралын нэг чухал зүйл. Гэхдээ нөгөө талаараа хооллох энэ үйл явц маань хүүхдэд нийгэмшиг бусадтай харилцаа холбоо тогтоох энэ боломжийг нь олгож идэг. Тэгэхээр одоо гэр бүлэрээ ингээд тойрч суугаад хоолно гэдэг маань хүүхэд гэр бүлийнхаа хүрээнд тий нийгэмшиг ур чадварыг олж авч ийн бусдтай ингээ харилцаа тогтоох энэ боломжийг олж авч идэг. Тэгэхээр нөгөө
хүүхдээ хоолнд анхаарахгүй хооллох зан үйлийн багаас нь буруу тогтоож өгөх юм бол одоо саяны эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүсгэн. За мэдрэл сэтгэхүйн хөгжилд нь муугаар нөлөөлөх дараа нь одоо нийгэмшиг чадварт нь ч гэсэн одоо тий сөргөөр нөлөөлдөг гэж ингэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд бүгдийг нэгтгэхэд үзэх юм бол хүнийг одоо баашинтай зөвөрлөх юм бол одоо бага насны хүүхдээ хоол гэдэг бол яг суурь нь болж өгч байгаа. Тухайн хүүхэд одоо том болоо тий насны хүрээд амьдралынхаа турш хоолтой холбоотой ямар нэгэн одоо тий өвчлөлт өртөхгүй юу. За хооллох зан үйлээс үүдэлтэй энэ өвчлөлт өртөхгүй юу гэдэг нь бол тодорхойлогдчихэдэг юм чухал үе байдаг. Тэгэхээр бид нар маш сайн анхаарах. Өвчин одоо нөгөө хилж ирдэггүй хийсж ирдэг гэдэг үг бол хоцрогдсон тийм ээ. Маш олон өвчнийг үүсчихсэн сэргийлэх тухай судалгаа хийсэн. Тэгээд саяхан бас PISA 2022 гэдэг одоо OECD-ийн орнуудад бүгдэндээ нэм боловсролын судалгаа хийдэг. Гэхдээ энэ судалгаа дан ганц нөгөө шалгалт аваад тайлгнадаггүй. Энэ тайлангийн саяхан нэг хэсгийг би уншиж хахад гэр бүлийн оролцоо тэгээд сурагчдын амжилт гэдэг аюу сони юмны корреляц гаргацсан байсан. Орой хичээлээ тараад ирснийхэн дараа хүүхдтэй хамт хоолны ширээний хойно хамт сууж хоол иддэг. За тэгээд хоолоо ингээм хамт иддэг. За мөн тухайн хүүхдээс эцэг их нь хичээл дээр нь юу болж байна, найзуудтайгаа юу исэн гэж асуудаг хүүхдүүдийн сургалтын амжилт өндөр байсан. Тэгэхээр нөгөө манайхан бас хоолны ширээний цаан суучаад чи ингээгүй үз тэгээгүй үз гэдэг юм сэтгэл зүйн дайралт өгөөд байдаг нь бас эргээд нөгөө хүүхдэд нөгөө хоолны ширээний хойно суух тий хүсэл эрмэлзлийг хүргэхгүй ах аав ээжээсээ зугатаах ч юм уу нөгөө иймэрхүү зан үйлийг үүсгэх нь эргээд тэр нь бас нөгөө сургалтын амжилтанд нөлөөлнө. Тэгэхээр яалтчгүй хоол боловсрол хоёр юм маш чухал. Тэгээд бас би нөгөө нэг эцэг эхчүүд айгүйх ингэж сонсч ирсэн. Манай хүүхд угаасаа иддэггүй. Угаасаа манай хүүхд ингэдэггүй тий. Би одоо яах вэ гэдэг ч юм уу. Гэхдээ бас намайгтай ярихаар гэр бүл бас хүүхдийн хоолтод маш ихээр тэр нөгөө хоолтын зан үйлд нь маш их нөлөөлж байгаа. Эргээд эцэг эхийн боловсрол эцэг эхийнх нь одоо хичнээн их тэр хүүхдийн хоолыг янз янзаар оролдож үзэх үү тий. Эсвэл нэг хийж байгаа зүйлээ доктортой их гэдэг их нөлөөлт юм шиг байгаа тийм ээ. Би саяхан нэг судалгаа авчихсан. Сая нөгөө чиний хэлсэн нөгөө эцэг эхийн нөгөө хүмүүжлийн дөрвөн загвар байдаг гэж үзээд байгаа шүү дээ. Захиргаалтын нөлөөтэй эцэг их тэгээ хүлцэнгүй үл хайхарсан билүү те. Энэ дөрвөн одоо хүмүүжлийн аргын аль хэв байдал нь илэрхийлж аль хэв юу юм бэ? Энэ хүмүүжлийн загваруудаас аливаар нөсөж байгаа хүүхдүүд нь одоо хоолтын үед сайн байна вэ гэдгийг судалж үзсэн юм. Би саяхан уншижсэн. Тэгсэн чинь нөлөөтэй одоо эцэг эхчүүдийн те энэ нөлөөтэй эцэг эхийн загварыг ашиглаж хүүхдүүдэд өсгдөг одоо энэ эцэг эхчүүдийн хүүхдүүдийн хооллох зан үйл нь сайн, сурлагын одоо те төвшин маш өндөр, суралцах чадвар сайтай. За тэгээ бас нэг нь болохоор тархалттай болох эрсдэл нь бага байх гэж үзчихсэн. Тэгэхээр нөгөө бид нар бас хүүхдийнхаа те хүмүүжлийн одоо энэ аргыг бас маш сайн судалж үзэх хэрэгтэй. Жишээлбэл одоо захиргааддаг буюу одоо те юу гэдэг идэхгүй бол болж юм уу? Эсвэл заавал идгээл хүчлэх ч юм уу иймэрхүү байдлаар хандах нь эргээд нөгөө хүүхдийн хооллолтод одоо маш сөргөөр нөлөөлдөг. Захиргаалтын байдалтай гэдэг чинь одоо хүүхд эцэг эхээс аягүй айдаг те эцэг юу гэж хэлсэн түүнийг дагдаг л одоо тийм загвар байгаа шүү дээ те. Тэгэхээр нөгөө айдсаас болж ингэж хоолно гэдэг нь хүүхдийн хооллолтод маш олон сөрөг дагавруудыг авчирч байгаа. Тэгээ ер нь бол хүүхдийн хоол зүйл юу гэж үздэг вэ гэхээр бид нар эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдэд ямар хоол хүнсийг хизээ хийж өгөх вэ гэдгийг нь шийдээд хүүхэд харин хэр хэмжээгээр яаж идэх вэ гэдгийг өөрөө шийднэ. Тэгэхээр бид нар чинь ингээд хэмжээг нь тодорхойлохгүй бол аль эсвэл яаж идэх гэдгээр өөрөө урдуур нь оруулж байгаа хасангууд нь халбагдаж өгвөл ингээд хоол идэх аргын хүртэл ингээд өөрсдөө шийдэх гэдэг нь шүү дээ. Тэгээ энэ нь болохоор хүүхдийн хоолтонд бол маш олон сөрөг дагаврыг авчирдаг. Ялангуяа нөгөө хоолтой холбоотой одоо нөгөө эерэг ойлголтыг ерөөсөө бүр алга болгодог. Тэгээ энэ удаан хугацаанд хэрэгжих юм бол хооллолтын янз бүрийн хэмжээгүүдийг авчирдаг гэсэн судалгааны үр дүнгууд байна. За асуулт руу нэргээд орох юм бол гэр бүлийн орчин хүүхдийн хоолтонд яаж нөлөөлж ийн вэ? За бага насны хүүхдийн онцлог бол түрүүн одоо подкастынхаа ихэнд дурдсанчлан бусад насны хүүхдтэй харьцуулахад бол нөгөө эцэг эхийн хамаарал бол маш өндөр байдаг. За хүүхэд бол эхний одоо хооллолтын байдал яаж хооллолт юм байна? Энийг ингэж иддэм байна гэсэн одоо тий анхны ойлголтыг бол гэр бүлийн гишүүд болон эцэг их асран хамгаалагчаа харж одоо суралцаж авдаг гэсэн. За нөгөө талдаа гэх юм бол их цаг өнгөрөөдөг хүмүүс болохоор гэр бүлийн хүмүүс бол маш чухал байдаг. За бас нэг одоо зүйл нь юу байдаг вэ гэхээр одоо хүүхэд ингээд төрөөд
өсөж явах явцдаа гадны хүнээс илүү одоо гэр бүлийн гишүүдтэй хамгийн итгэж байгаа шүү дээ. Төрсөн цагаас нь илүү хайрлаж, ундалж, одоо тэрвэрч хамгаалж ирсэн болохоор тэгэхээр нөгөө итгэлтэй хүмүүс нь ямар үйлдэлийг яаж хийж ийн гэдгийг хүүхэд хүлээж авахта аюу сайн байд юм байна. Тэгээ саяхан нэг бас энэ гэр бүлтэй холбоотой судалгааг уншиж байгаа. Яг хүүхдийн хооллолтод болон хүүхдийн одоо энэ хооллох зам бол эцэг их гэр бүлийн орчин нөлөөлдөг. Гэхдээ яг ямар механизм үйлчлээд одоо нөлөөлөд идэм бэ гэдгийг нь бол илүү урт хугацааны судалгаа хэрэгтэй гэж зүйлсэн байсан. Гэхдээ яг хуу таамаглал нь бол яг саяны хэлсэлтчлэн нэгдүгээр хүүхэд маш их цагийг өнгөрөөдөг, хоёрдугаарт бол итгэлт хүмүүс нь байдаг. Учраас одоо хүүхэд их дуурайж ингэ суулцдаг юм байна гэж үзчихсэн. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө одоо эцэг эхчүүд маань тэгээ хоолтын хувьд нэг жоохон асуудалтай, тэгээ буруу дадалтай. Жишээлбэл өглөөний цайгаа юусоо уудаг. За эсвэл хит их боловсруулсан бүтээгдэхүүн хэрэгэлдэг, хоол идэхтэй, дэлгэцийн хэрэглээ өндөртэй, хоорондоо харилцаа холбоо, хоолтын талаа одоо хоолоо идээ сууж явахдаа гоё халуун дуулаа, уур амьсгал бүрдүүлдэггүй, хоол хүнсийг сайн муухай гоё гэдгээр нь ингэж хит их ингэж ялгуурладаг. За энэ байдлууд бол хүүхдийн хоолтод шууд нөлөөлдөг. Тэгээд одоо бид нар ингэдэж штэ өөрсдөө ингээл айгүй их даавууд юм болтлоо хүүхдтэй болохгүй гэхээр тэр хүүхд ойлгохгүй шүү дээ тий. Яагаад та уугаад ижиж би яагаад болохгүй та ууж байгаа юм чинь би болно шүү дээ гэдэг байдлаар ханддаг. Тэгээ ер нь ингээд хүүхэд өсгөн гэдэг чинь угаасаа дагаад өөрсдийгөө бас нэг хүмүүжүүлэх нэг юм боломж олчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөө хүүхдээ өөрсдийнхөө дайетанд авчирч оруулах биш хүүхдтэй зохицоод өөрсдийнхөө одоо тий хоолтын байдлыг бас ингээд давхар өөрчилж явах нь айгүй чухал. Тэгэхээр нөгөө нэг сумаар уг нь хоёр туулаа будаад байгаа хгүй нөгөө талаас харах юм бол өөрийнхөө тий буруу дадал зуршлыг ч гэсэн хүүхдийнхаа одоо хоолтыг одоо зан үйлийг нь бүрдүүлж явахдаа давхар засчих. Тэгэхээр энэ бол маш юм чухал байдгаа. Саяхан нэг нэвтрүүлэг үзчихсэн юм байна. Би Facebook билүү, Instagram билүү ингээ гүйлгээ харж ирсэн чинь нэг хүн ярьж исэн нөгөө нөхөр нь одоо тэр гэр бүлд ингээд аавын одоо эцгийн эрх гэх юм аав нь илүү юм төлөвлөгөө шийдвэр гаргадаг, аав нь илүү эрх мэдэлтэй. Тэгмээд аав нь цөөвн дуртай гинэ. Тэгээд ямар хоол хийх вэ? Цөөвн. Тэгэл юусоо 7 хоногийн бараг 7 орой бүтэн цөөвн. Тэгэл нөгөө цөөвнгаа хийхдээ дандаа л ингээл нэг төрлийн хоол идээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийн хүсэл сонирхлыг авч үзэхгүйгээр зөвхөн тухайн гэр бүлд одоо хин тэ одоо илүү эрх мэдэлтэй байна гэдэг дээр нь тулгуурлаж хоолно гэдэг манаас хүүхдээ олдод бас буруугаар нөлөөлж ийн гэсэн. Тэгэхээр хүүхдтэй болохоор төлөвлөж байгаа, хүүхдтэй болоод одоо яг хоолтын байдалд нь анхаараа явж байгаа бол өөрсдөө ч гэсэн өөрсдийнхөө хооллолтод нэг сайн анхаарал хандуулад за бид нар чинь ямар хоолтын байдалтай байгаа вэ? Ингэж удаан хугацаагаар хооллох нь миний хүүхдээ хоолтонд нөлөөлөх үү, яах вэ гэдгийг бас маш сайн бодолцож үзэх хэрэгтэй. Тэгэхээр гэр бүлийн орчин бол хүүхдийн одоо хооллолтын байдал, сэтгэл зүйн байдал гэдэг бүх зүйлийн суурийг тавьж өгдөг хамгийн чухал юм орчин байдаг. Яг өөрийн зүгээс одоо боловсруулагч хүний зүгээс бид нар нэг хэсэг боловсрол гэхээр дандаа тархийг л судлаад байсан. Тэгээ хүүхэд одоо анхаарал төвлөрлийн хэдэн минут байна гэдэг ч юм уу эсвэл даалгаврыг нь яаж өгөх үү. Сүүлийн жилүүдэд бол ерөнхийдөө эрүүл мэндийн салбар, боловсролын салбар хоёр хоорондоо маш их ойртоод үүний шалтгаан юу байсан бэхээр сүүлийн жилүүдэд нөгөө хотоодон дох бичил микроорганизм тий бактери орчинг маш их судлаад ер нь хүний сэтгэл хөдлөл гэдэг чинь энэ хотоодондоо нөлөөлчтэй юм байна. Хотоод гэдсний одоо бие дотор ямар байгаа бие одоо дотроо бүр юм ямар хими урвал явагдаж байгаа нэргээд бидний тархины үйл ажиллагаа нөлөөлнө. Бид нар ч гэсэн ер нь ингээд хотод хонхолцоод хахад ер нь бол нэг сайн ингээл анхаарал төвлөрч чаддаггүй шүү дээ. Бид нар яг хуу Монголд нэг үг байдаг хотод хоосон байвал толгой айлуу ажиллана гэдэг ч юм уу. Тэр үгний шууг нь учир нь юу вэ гэхээр хүн ингээд хангалттай их мөнгө төгрөгтэй биш хоол ундтай биш ахын бол хүн яаж хоол олох уу гэд бодно штэ тий. Тэгээ тэрэнд айгүйх анхаарлаа хандуулна. Тэгээ энтэй холбоотой үг юм байна гэж би сүүлд одоо тайлсан. Харин хүүхдийг өлсгөөд байвал тухайн хүүхэд хичээлдээ сайн байна гэсэн үг ерөөсөө биш. Энэ бол одоо бүх судалгаагаар гардаг. Ялангуяа Америкт хийгдчихсэн бага насны хүүхдүүдийн судалгаан дээр юу гэж гарсан бэ гэхээр ерөөсө хоолыг бол маш сайн уух хэрэгтэй. Хоолны ямар нэгэн нөгөө шимт хичээлийн дутал гэдэг байгаа. Тэг бүр юм гүн хэмжээний дуталд орсон тохиолдолд тухайн хүүхд ирээдүйд одоо 5-10 жилийн дараа гарах академик амжилт, сургуулийн амжилт тэр одоо коллежд орох магадлал, их сургууль тэнцэж орох магадлал дээр хүртэл ийм сөрөг нөлөөтэй гэдэг нь аюул судалгаагаар батлагдчихсан байдаг. Энэ дэр зан үйл талаасаа сая намаа минь ярьж байна. Эцэг их маань тодорхой хэмжээнд өөрсдийнхөө амьдралд өөрчлөлт оруулах хэрэгтэйгээ тэгээд манайхны онцлог нь хүүхдээ яг за бид нар ингэ болцсон юм шиг гэдэг хандлагаар айгу хандаад байдаг. Гэтэл ингээд
бидний эргэн тойрон технологи ямар амар хөгжиж байна. Яг үүнийг дагаад бусад бүх салбарт хөгжил гарсан байгаа. Технологийн дэвшлийн ачаар тэр энийг ашиглаад бид нэр хүүхдээ яаж илүү сайн сайхан хүмүүжүүлэх үү, яаж илүү эрүүл байлгах уу гэдэг дээр хүртэл ажиллаж болно. Анзаарч байхад одоо маш олон өвчтнээс бас бид нар урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгээд хүүхдийнхаа нөгөө боловсролын тасалбаргүй байдлыг хангах боломжтой боловч жишээ нь ингээ өвлийн уйлжилт сайн тэжээлтэй хоол өгөхгүй байх тийм ээ. Дандаа нөгөө нэг юм маш их нүүрс устай, гурил махаар төлхөө хоол хөрч мэдээж хүүхд чинь ингээд дархлаа сулрна. Тэгээд монгол шиг хүүхдэн ханиад ихтэй газар хүүхдүүд маань ойр ойрхон өвддөг, маш их эм хэрэгэлдэг. Ийм орчинд одоо бактерийг нөхөхдөө ингээд ашигтай бактери худалдаж аваад өгчүүл болно. Энийг бол хүнсээр одоо нөх шаардлагагүй гэсэн ойлголтууд байгаад байдаг. Энэ олгон бол тийм сайн сонголт бишээ. Ингээ сайн хүнс идэх хэрэгтэй гэсэн зан үйлийг одоо яаж эцэг эхчүүд маань нэвтрүүлэх вэ? Таны зүгээс бас эцэг эхчүүдтэй аяух ажилдаг. Тэг ямархуу ингээ сайн туршлагууд харагдаж байна. Зан үйлийн өөрчлөлттэй. Яг миний ажилласнаар бол бас одоо би ингээд хүүхдээ олдоо холбоотой пэйж хөтлөө 7 жил болж байгаа байхгүй юу. Тэгээд 7 жилийн өмнө ирдэг байсан асуултууд өнөөдөр ирж байгаа асуултууд хоёрын хооронд бол асар их зөрүүтэй байдаг. Тэгээд би тэндээс ямар ялгааг харж байгаа вэ гэхээр манай залуу эцэг эхчүүдийн дунд хоол тэжээлийн боловсрол хүүхдтэй анхаардаг одоо болсон байдал бол маш сайн нэмэгдсэн байна гэж харж байгаа. Тэгээ манай залуу аав ээж нар бол маш сайн хичээж байгаа. Тэгэл яг бид нар ингээл одоо бас сайн муу байна те. Тэгээ нөө муу хүмүүст нь анхааруулахын тулд муу кинод хайшин дээд зүгээр хүүхдтэй сайн анхаардаггүй хүмүүст нь одоо тий анхааруулахын тулд хит их нөгөө муу мэдээллийг ингээд дамжуулаад байна л та. Тэгээ мэдээж ингээ сайн тий хүүхдтэйгээ олон маш сайн анхаардаг хүүхдтэй маш сайн одоо тий анхаарал халамж тавьдаг эцэг эхчүүд бол бүр маш их байгаа. За ерөнхийдөө ингээ хүүхдийн хоолнд одоо манай Монголын нэг уламжлалт хоолч угаасаа л бантан штэ тий. Тэгэхээр зохистой хооллолт гэж яг юу хэлээд байгаа гэхээр хүний бие за хүүхдийн бие организмд шаардлагатай шим тэжээлийг бүгдийг агуулсан нэг төгс хүнс гэж юусоо байдаггүй. Жишээлх юм бол одоо мах болвол те уурга болон өөх тусны сайн их үүсвэр боловч одоо нөгөө талаараа нүүрс ус одоо хомс за цай амин дэм ч юм уу бусад одоо амин дэмий үүсвэр одоо агуулдаг. Гэтэл хүнсний ногоо болон жимс маань нүүрс ус болон одоо бусад амин дэм эрдэс байцаар баялаг боловч өөх тус ураг гэсэн. Тэгэхээр нөгөө хүнсний ногоонд байхгүй зүйлийг бид нар махнаас нөхөд маханд байхгүй зүйлийг бид нар удаанаас нөхөд удаанд авахгүй зүйлээ жимснээс нөхөд. Тэгэхээр биднэрт олон нэр төрлийн хоол идэх хэрэгцээ бол маш юм өндөр байгаамаа. Хүнсний 7 бүлэг байгаа тий 7 одоо мах бүтээгдэхүүн сүнс бүтээгдэхүүн тариа гэдэг. Эндээс бол хүүхэд дор хаяж 4 нэр төрлийг өдрийнхөө хоол хүнсээр дамжуулж авах хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг. Манай монголчин бас нөгөө хүүхдийн хоолны зөвлөмжүүд дээр бас сүүлийн үед маш сайн ажиллаж байгаа юм билээ. Жишээлбэл гэр зөвлөмж байна. 1-6 настай хүүхдүүдийн гэр зөвлөмжтэй бид хэдэн нэгжээр хүүхдэд хооллох хэрэгтэй байна гэдэг бас тодорхой мэдээллийг авчих боломжтой. За нялх балчир хүүхдийг хооллох зарчим гэсэн юм зарчим байдаг. Зүгээр Google дээр нялх балчир хүүхдийг хооллох зарчим гэж гараад бичгэд бол яг хүүхдийн хэр удаан хугацаанд яаж хооллох вэ гэдэг талаар мэдээллүүд ингээ гараад ирдэг. Тэрийг аваад бас ингээд хүүхдийн хоолтонд анхаарч болно. Тэгээ саяны нөгөө нэр төрөл дээр ярихад сая нөгөө 5 дугаар судалгаагаар ийм үр дүн гарсан байсан. Яг хүүхдүүд 90% нь бол яг тодорхой цаг хугацаанд хооллож байгаа боловч нэр төрлийн хувьд бол харьцангуй бага байна гэсэн ийм үр дүн гарсан байсан. Тэгэхээр бид нар хүнсний нэр төрлийг баяжуулах одоо жишээлбэл бантангаа хийлээ гэж бодоход бантангаа луунгаар за эсвэл олдож байгаа тийм хулуугаар ч юм уу иймэрхүү зүйлээр баяжуулах хэрэгтэй. Тэгээ бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр бид нар ингээд бас нэг ийм ойлголт байгаа даа. Одоо Монголд тэгээд олигтой юм олддгүй штэ. Одоо гадаадд байгаа хүмүүст бол тий гоё юм олдно штэ гэсэн ийм юугаар ингээд хаацаалж байгаа юм би бас ганц нэг харсан л та. Тэгээд би одоо ингээд Монгол руу сүүлийн 2 жилийн хугацаанд 2 удаа ирж очиж байгаа. Тэгээд би очих болгондоо ингээд дэлгүүр ордог, худалдаа авалт хийдэг, судалгаа явуулдаг. Тэгээд ингээд явж байхад бол хүнсний ногоо болон үр тарианы олдоц бол нэг үеэ бодоход бол маш сайн болсон юм байна.
Тэгэхээр тэдгээр хүнсийг аваад яаж одоо тэг хүүхдийнхээ хоолнд нэвтрүүлэх вэ гэдэг ээж аавудаас бол мэдээж хичээл зүтгэл бол маш шаардна. Жишээлбэл бид нар өөрсдөө ерөөсөө идэж үзээгүй улаан сэвэг зармыг хүүхдэд хоол хийж өгөхөөр хэрглэж үзээгүй юм чинь мэдэхгүй дээ. Тэрнээсээ болоод ингээд хэрглэхгүй байх нь их түлхүү байд юм болов уу гэж бодсон. Тэгэхээр хүүхдийн хоол гэдэг бол яг үнэндээ жоохон хэцүү, маш их хичээл зүтгэл шаарддаг. Гэхдээ энийг одоо хөнгөвчлөх аргуудыг бид нар бас хайж болно. Жишээлбэл хоол хүнсийг тий урьдчилан бэлтгээд хөлдөөх аргыг ашиглаж болно. Их хэмжээгээр нь тий хагас хүнсээ гэр бүлээрээ хамтдаа ингээд хөлдөөх байдлаар ингээд ээжийнхээ ажлуудыг хөнгөвчлөөд явах юм бол одоо их зүгээр байдгаа. Яг л тийм нөгөө эцэг эхчүүд маань одоо мэдээж завгүй байна. Манай ч бас ихэнх айлууд 2-3 хүүхэдтэй, зарим айл 4-5 хүүхэдтэй, бага насны хүүхэд олонтой ч гэдэг юм уу. Одоо монголчуудын онцлог Европын гэр бүлийн бүтцээс арай өөр байдаг. Тэгээд бас харьцангуй эмээ өвгөнөр их оролцдог тий хүүхдийн хоол бэлтгэл, хүүхдийн асаргаанд. Тэгээ үүнээс яг монгол эцэг эхчүүдийг харж байхад нөгөө шинэ юм туршихтаа бас жоохон айдаг ч юм уу. Тэгээ миний одоо зөвхөн хувь би нөгөө өөр хүмүүсийн жишээ авч ярихад жоохон ёс зүг учраас яг өөрийнхөө жишээг л яриад байна л та. Ер нь хүүхд дээр ингээд заримдаа миний дургүй юмд манай хүүхд дуртай байдаг. Тэ? Би тэр зүйлийг идэх баг идэж өсөөгүй учраас би тэр дургүй байхад жишээ нь яг улаан сэвэг зарам баггүй. Манай хүүхд тэрийг маш гоё хоол гэж бодож иддэг. Нэг багаас нь өгөөд сургацсан. Тэгээд угаасаа нөгөө юм юу их сайтай тийм ээ. Протеин их сайтай. Тийм учраас одоо махыг тодорхой хэмжээнд орлоо. Ялангуяа махчин их өөрөө хүнд хоол байлаа гэхэд өдөрт одоо 2-3 удаа идснээс нэг өдөр нь арай ингээ махгүй идэх юм. Тэгээ бид нар заримдаа өөрсдийнхөө эзэн зүйлд жоохон хайрцаглагдаад мэдээж анхандаа тэр хоолыг хүнсийг тайлцуулах сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлгүй байдаг, арга зүй талд ч мэдлэггүй байдаг. Тэгээ аав ээжүүдтэй бас подкастаар дамжуулаад хэлэхэд Tinukos Mom page дээр маш олон практик зөвлөгөөнүүд байгаа. Ямар хоол хүнсийг яаж хэрэглэх вэ? Tinukos Mom нь 2 ном гаргасан тийм. Тэгээ 2 ном энэ номон дээр маш олон одоо жорууд байгаа. Эднэрийг хийж үзээд зарим нэг одоо хүнсний материал нь олдохгүй байвал баг зэрэг өөрчлөлт, сквал, орхиод хийх ч юм уу боломжууд байдаг шүү. Тэгэхээр ингэж бас оролдоод үзээрэй. Тэгээд бас нэг Tinukos Mom бит хоёрын ярилцсан сонирхолтой сэдв юу байсан бэ гэхээр өсвөр насны хүүхдүүдийн хоол одоо хооллолт байсан. Яагаад тэгэхээр би ингээд өөрөө сургуульд ажиллаж байсан, сургуулийн төв ажиллаж байсан өсвөр насны эсвэл одоо pre-teen гэж байгаа шүү дээ. Яг 12 хүрээгүй нэг 9-12 насны үе байгаа. Тэгээ энэ үеийнхэн бол яг бүр жоохон байхаа болцсон. Тэгээ яг өсвөр наснд хүрж байгаа арай илүү өөртөө мөнгө авч явдаг, худалдаа авалт хийх эрх одоо тий бие даасан эрх мэдэлтэй болж эхэлсэн. Тэгээ энэ үеийн хүүхдүүдийг ингээд сургуулийн төв дээр ажиллаж байхад гадуур ингээд хамт дэлгүүр ороод харахад ер нь бол заавал ундаа авч гарна. Тэгээ чипс аавна гэдэг ч юм уу. Тэр өсвөр үеэдээ бас иймэрхүү хоол идж байгаа нь ямар хувэ бас цаашдаа бид нар энийг яаж өөрчлөх зүгээр гэдэг вэ? Тэгэхээр нөгөө өсвөр наснд гарч байгаа энэ хооллолтын зан үйлийн бас тодорхой хувь ингээ бага наснд тогтцсон гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл ийм хүн байдаг. Одоо манай нөхөр битүүрийн ялгаа байхгүй. Би болохоор хоол гэдэг бол тавхтай хоол гэж боддог. Өсгөх юм бол би одоо бичээнээр ч юм уу эсвэл одоо ямар нэгэн чипсээр өөрөөсөө орлуулж чаддаггүй байхгүй. Тэгээ магадгүй энэ миний бага наснда тогтсон дадал гэж магадгүй. Манай нөхөр болохоор өсгөөрөө газ бичээн идээд ч юм уу бичээнээр ингээ хоол хийдэг. Тэгэхээр нөгөө багадаа ингээд хооллолтын байдал дээр нь одоо сайн анхаараагүй те бичээн ч юм уу эсвэл одоо энэ чихэрлэг бүтээгдэхүүнүүдийг хоолны оронд өгөөд баттсан байгаа хүмүүс ихэвчлэн өсвөр насндаа ирэхээр яг хооллолтынхаа байдлыг хооллолтын цаг нь ирэхээр тэр байдлаараас ингээд нөхөх гээд байдаг хандлагатай гэсэн ийм судалгаас би уншиж ирсэн юм. Тэгээ Монголд болохоор би 2 судалгааны үр дүнг та бүхэн танилцуулъя энэ бичээд ирсэн. Нэгдүгээр нь болохоор 2013 онд хийсэн сургууль суурилсан эрүүл мэндийн судалгаа байгаа юм байна. Тэгээ энэ дээр болохоор 13-аас 17 насны хүүхдүүдийн 34% нь өдөрт нэг болон түүнээс олон удаа хийж үлсэн ундааг уудаг гэсэн үг. 26% нь фаст фуд буюу одоо нөгөө бүүргэр төмөстэй шарсан төмөс энэ хүнсийг 7 хоногт 3 болон түүнээс олон удаа хэрэглэдэг гэсэн юм. За 8% нь болохоор 5-1-ээс бага хүнсний 81% шүү. 81% нь өдөрт одоо 5-1-ээс бага хүнсний ногоон жимсийг хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан. За 2021 онд хийсэн Монгол улсын өсвөр үеийн хоол тэжээлийн байдлын үр дүнгийн судалгаагаар
бага дунд ахлах ангийн сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ахлах ангийн сурагчдын 4514 сурагчийг хамруулсан судалгааны үр дүнгээр 13.9 илүүдэлжинтэй 4.2% тархалттай 41.8 нь ундаа 7 хоногт нэгээс олон удаа хэрэглэдэг 63.9% нь чихэрлэг хүнсийг 7 хоногт нэгээс олон удаа хэрэглэдэг гэсэн ийм үр дүн гарсан байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол ерөөсөө 2013 онд хийсэн судалгаа 2021 онд хийсэн судалгааны үр дүн бол нэг тийм өөрчлөлт гаргав. Хийж өгсөн ундааны хэрэглээ чихэртэй ундааны хэрэглээ стил өндөр байна. Тэгэхээр өсвөр нас гэдэг бол одоо бас нөгөө маш их онцлогтой уу яад вэ гэхээр огцон хүний бие томордог өндөр болдог тий. Тэгэхээр нөгөө энэ маань юу гэсэн үг гэхээр ясны хөгжил маш удацтай явагдаж байна гэсэн. Тэр нөгөө ясны хөгжилт чи одоо кальц айгуу чухал шүү дээ тий. Ясны одоо хүний биед байгаа кальци баг ихэнх хувь, дийлэнх хувь нь бол ясны бүрэлдэхүүнд оролцож тухайн ясыг бат бөх байлгах, ихжүүлэх үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгэхээр нөгөө хийж үлсэн ундаа хит хэмжээгээр хэрэглэнэ гэдэг маань кальцийн одоо нийлэгжилтийг одоо шимэгдэлтийг бууруулад тэгээ ясны сэргэжилт үүсэж болно. За эсвэл шүд хэврэгших энэ одоо нөгөө асуудлыг үүсгэдэг. Тэгэхээр нөгөө одоо яс амархан одоо хугарах ч юм уу ийм асуудлууд үүсдэг. Угаасаа энэ өсвөр насны хүүхдийн хооллолтын байдалд бас хэд хэдэн шимэг бодисууд маш чухал байдаг л да. Тэрний нэг нь бол ингээ кальц гэдэг. Тэгтэл ингээд өсвөр насны хүүхдүүд маань маш их ийм ундаа хэрэгжилж гин гэдэг маань маш том ийм асуудалтай байгаа нь харагдаж байна. За тэгээ илүүдэлжинтэй байна, тархалттай байна гэдэг маань бас чихрийн хэрэглээ өндөртэй, фаст фуд буюу одоо түргэн хооллыг одоо маш олон их давтамжтай хэрэглэдэг. Эсвэргээрээ хүнсний ногоог хэрэглэдэггүй байгаатай бас холбоотой байхаа. Тэгэхээр бид нар ингээд бага насны зөвхөн хүүхдийн хоолнд анхаарах биш, өсвөр насны хүүхдтэй бол бас өсвөр насныхаа хүүхдийн хоолтод маш сайн ингээд анхаарах хэрэгтэй. За том болсон юм чинь гэж бодчихгүй. Яг хуу өсвөр насны хүүхэд болон бага насны хүүхдийн хоолтод дээр ганц том ялгаа байдаг. Тэр нь юу вэ гэхээр бага наснд бол 100 эцэг их шийдэн шүү дээ. За юу идэх вэ яах вэ? Өсвөр наснд бол хүүхэд тодорхой хэмжээнд шийдвэрээ өөрөө гаргадаг. Эцэг их чиглүүлэх үүргийг гүйцэтгэж өөрсдөө шийдвэр гаргадаг учраас тэр шийдвэр гаргах одоо байдлыг хэр одоо тий оновчтой зөв байлгах уу гэдэг суурийг нь бид нар бага наснд нь тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө бага насны хоолтой аягүй чухал болоод байгаа байхгүй юу? Тэгээд өсвөр насны хоолтон дээр нөлөөлдөг одоо судалгаагаар бас нэг нөлөөлдөг зүйл бол одоо үе тэнгийнхэн байдаг. Найзууд нь юу идэж чинь хүүхд тэрэг гэдэг шүү дээ тий. Одоо найзууд нь гоё мэдж хахад гинт амар ирүүл хоол гаргаал идэл яг өсвөр насныхан ч бие бинийгээ шоолн дог тохоо хийн тэгээд эндээс нэг надад нэг хоёр зүйл маш чухал санагдсан. Нэгт юу гэхээр сургуулийн орчин тий ингээд сургуультай ойрхон юм чихэр ундаа зарахыг бол хориглодог орнууд байдаг. Тэгээд иймэрхүү систем нь өөрөө тухайн хүүхдүүдийг хамгаалж байна тийм ээ. Нэгт хоёрт нь өсвөр насны хүүхдүүд бол одоо айгүйх контентуудад цаг хугацаа өнгөрөөж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд одоо шүтээнүүд нь болцсон инфлюенсер, creator, digital creator буюу одоо контент бүтээгч хүмүүс маань айгүйх нөлөөлт юм байна. Тэгээд үүний хоёр жишээг би дуртахад одоо өмнөх зүүн Америкт Mr Beast гэдэг Америкийн хамгийн алдартай ютубер руудын нэг байгаа. Тэгээ энэ хүн Walmart гэх Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүртэй хамтарч нэг шоколад гаргасан. Тэр зүгээр шоколад. Тэгсэн хэрнээ маш их борлуулагдсан бүр өстө дэлгүүрүүдээр дуусаад яагаад тэгэхээр нөгөө яг энэ хүүхдүүдийн шүтээ учраас тэр хүмүүс бараг тэр хүнийг дэмжиж худалдаж аваа сонирхот ч юм уу те эсвэл тэр гоё нөгөө баглаа бодлоос нь болж худалдаж авч байгаа байхгүй. Бас нэг би яг нэрээ санахгүй digital creator болохоор McDonald's-тай хамтраад тийм McDonald's-ийн одоо юм сет гаргачихсан. Тэгээд McDonald's бол мэдээж хаяа нэг хүүхэд бол мэдээж идэнтэй. Гэхдээ бас л одоо түргөө хоол буюу нэг тийм чанартай хоол хүнс биш. Урт хугацаанд бол тархалт үүсгдэг. Тэгээ энэ бас одоо юм шинэ digital creator-тэй хамтраад digital content бүтээгчтэй хамтарчингууд борлуулалт нь маш өндөр болчихж байгаа. Өөрөөр хэлбэл бол нөгөө энийг иддэггүй хүүхдүүд ч хүртэл орж ирж идэж гин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо Монгол улсын хувьд бас энэ контент бүтээгч хүмүүс дээр тавигдах шаардлага тийм энэ бага насны хүүхдүүдийн их үздэг контент бүтээгч нар нь ямар бараа бүтээгдэхүүн сурталчилгааны ёс зүйтэй зүйлэн гэдэг дээр бас тодорхой хэмжээний зохицуулалт хийхгүй бол манайд бас үнэхээр юм ямар ч хязгаарлалт болцдог. Эцэг эхчүүд нь 1000 хичээгээд яг өсвөр наснд ирчихээр бид нар тэр хүүхдүүдийг дагаад явахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бас өглөө болгон басаал том хүүхдүүдийн хоол хүнсийг бэлдэж өгөөд сургууль дээр очиод идэхсийг мэдэхгүй байхгүй эцэг мөлхтэй. Тэр хүүхдүүд чинь ингээд хараанаас гараа явж байгаа. Тийм асуудлууд бол айгүйх тулгарч ий.
өсвөр насны хүүхдүүдийн нэг онцлог гэх юм уу да нөгөө харьцангуй одоо Монгол нэг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдүүдийн өндөр их өсчихсөн байгаа. Тэгээ өндөр өсчихсэн. Тэгээ хүн чинь ингээ генийн гэж бодтол яалтчгүй хүүхдийн өсөлтөд энэ шин тэжээлийн одоо монголчууд 20 жилийн өмнөхөөс бол хамаагүй илүү хүнс ногоотой болчлоо. Жимс ногоо шууд ороод ирдэг болж юм тийм ээ, чанартай одоо витамин бэлтгэл одоо нэмэлтүүд хүртэл гараад ирсэн. Тэр энэ бол яалч хүүхдэд эргээр нөлөөлөд байна. Тэгэхээр өшөө бид нар хоол хүнсээ сайжруулчвал ямар гоё эрүүл бие хаатай. Гаднаасаа харахад ингээд өсөөд байдаг. Гэтэл дотроо бас шим тэжээлийн дуталтай хүүхдүүд байдаг тийм ээ. Нөө ясан сэрэг ч юм уу те жингийн дутагдaltaй эсвэл илүүдэлтэй. Энэ дэр бас эцэг эхчүүдтэй хэлэхэд нөгөө junk food буюу энэ одоо муу хүнс гэдэгтээ бол зөвхөн пицца бургерийг оруулахгүй давхар пиршгээ ороомог одоо хуушуур дандаа манай хүүхдүүдийн авч иддэг ийм хүнс ороод байна гэж харж байна. Таас судалгаа хийж хахад ийм хүүхдүүд хүнснийг ер нь эрүүл ахуйн талаас нь юу гэж зарим хүмүүс болохоор өө пиршгээ зүгээр хуушуур зүгээр гэдэг. Гэхдээ яг байн гэдэг хахад тохиромжтой хүнс мөн үү? Олон нийтийн нөгөө нэг хоолны газар чинь хоол хүнсийг хэрхэн хийж ийн вэ? Ямар бүтээгдэхүүн ашиглаж ийн вэ гэдгээс бас шалтгаална л да. Түүнээс үүдээ бүх хэршиг юм уу? Одоо бүх зайдс муу? Зайдс бол одоо тий тодорхой шүү дээ тий. Нөгөө тийм одоо чухал би сайн нэрийг мартчихлаа. Юу агуулдаг вүлээ? Нитрит. Нитрат. Гид бартчих. Агуулдаг учраас энэ маань бол тий хүүхдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг, хор тавдар үүсгэдэг юм бол маш олон судалгаа батлагдсан маш. За яг пиршгийг одоо юу гэдэг нь хайрж байгаа тосон ч юм уу, дотор нь баяжуулсан одоо тий хүнс нь одоо олон нэр төрөл ч юм уу ийм байвал бас одоо 100% junk food руу оруулж болохгүй л дээ. Junk food гэдэг юу оруулж байгаа вэ гэхээр транс тос болон нэмэлт чихрийн одоо агуулмж өндөртэй ийм хоол хүнс. Тэгээд хоосон илчлэгийг агуулдаг. Ямар нэгэн шим тэжээлийг агуулаагүй хүнсийг junk food буюу би монголоор эрүүл бүс хүнс гэж нэрлэдэг байна. Тэгээд эрүүл бүс хүнс гэж гэдэгт бол саяны энэ бүтээгдэхүүнүүдийг оруулж байгаа. Тэгээд сайн нөгөө дурдсан те хүүхдүүд ингээ мэдхгүй дотор талтай ингээ шин тэжээлийн хөтлөө явагдчихэдэг гэдэг. За макро болон микро гэж яриад байгаа шүү дээ. Макро шин тэжээлд бол уурал, нөөцөс үүх тос орж байгаа тийм. За микро гэдэг нь болохоор бичиж шин тэжээлүүд амин дэм эрдэс бодисууд орж байгаа. Амин дэм эрдэс бодисын хамгийн хэцүү юм нь юу байдаг вэ гэхээр нөгөө тутлан тийм амир одоо тийм хятадцтайгаар илэрч гарч ирдэг. Хугацаанд одоо тийм эрүүл мэндэд янз бүрийн асуудал үүсэж байдаг. Тэгэхээр нөгөө бичиж шин тэжээлийн төрлийг болохоор даалт үүсгэх юм шиг нэрлэдэг. Тэгэхээр бид нар ингээл хүүхд ингээл одоо макрош мэдээлэл авчихсан бол тодорхой хэмжээгээр өсөөл томроод байгаа боловч бусад нөгөө бичил шим мэдээлэлүүд авч чадаагүй бол бас дотроо өөр нөгөө шим мэдээллийн дутагдлууд явж ах эрсдэлтэй. Тэгээ өсвөр насны хүүхдүүдээр мэдээж одоо ингээд одоо үе тэнгийнхний нөлөөлөл байна тий гадны орчны нөлөөлөл байна. Тэгээ одоо бид нар чинь өмнөх одоо 20 жилийн бодоход бас нэг том юмтай юм батал хийх болчиход байна шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр одоо дэлгэцийн хэрэглээ тий интернетийн сошиал орчин гэдэг юм болчиход байна. Тэгэхээр улс орнууд бол эхнээсээ эхлүүлээд ингээд зохицуулалт хийж байгаа. За миний мэдж байгаа, миний амьдарч байгаа Швейцарын холбооны улсууд бол 13 нас хүртэл утсыг хэрэглэхийг бол зөвлөдөггүй. Угаасаа нөгөө хүүхдийн ийм харилцах эцэгхийн харилцах төвтрийн урталт бол заавал юм санамж өгдөг 13 нас хүртэл хүүхдэд утас тий таблет бол бариулахгүй гэж ингэж зөвлөсөн байдаг. Гэтэл бидний хувьд Монголд бол ингээд бүр 2 настай хүүхдэд одоо Facebook нэгээд өгсөн жаах шиг тий Instagram нэгээд өгсөн. Тэгээ YouTube энтрийг бол бүр ингээд зүгээр л үзүүлдэг. Тэгээ тэрийг яг хөө мэдээж сайн талаар нь ашиглаж байгаа хүмүүс бол байгаа. Гэхдээ тэр нь хэмжээ хязгаартай байх ёстой гэдгийг бас нөгөө сайн анхаарах хэрэгтэй. Мэдээж англи хэл сурах ч юм уу өөртөө бусад чадварыг хөгжүүлэх зорилгоор тодорхой хугацаанд бол хэрэгжилж болно. Эсвэл үнэхээр ингээд ээжийн ажил чинь бас хэцүү шттэ ядрах үе байна те ингээд хүүхдээ ялангуяа 1 болон 2-оос дээш насны 2-оос дээш хүүхэдтэй айлууд чинь бол тэгэл өдөржин ээж нь ажиллаж байгаа юм чинь мэдээж ээж нь өөрт нь жоохон me time авах хэрэгцээ байна. Тэр үедээ үзүүлэхэд бол те хэмжээтэй хязгаартай үзүүлэхэд бол би бол гайгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь урт хугацаанд ингээд үзүүлээд байна гэдэг маань донтолтын одоо тийм бас нэг
суурийг тавиад өгч жоо. Тэгээ энэ ингээ үргэлжлээд тахсан бол өсвөр наснд аваач. Тэгээ өсвөр наснд дэлгэцийн хэрэглээ өндөртэй байна. Таблетыг ингээ чөлөөтэй хэрэглэж гин гэдэг маань эргээд энэ бас нөгөө олон хүмүүсийн нөлөөллийг авахын үндэс суурийг энэ тавиад байгаамаа. Тэгэхээр ер нь бол өсвөр нас ч бага нас ч эцэг их гэдэг бол хүүхдэд дандаа чиглүүлэх үүргийг гүйцэтгэж явах хэрэгтэй. За манай хүүхд ингээ нийгмээс болоод л ингээд байгаа юм. За үеийнх нь хүүхдүүд л ингэж байгаа юм чи би ингээд байгаа юм гэхгүйгээр энэ бол миний өсгөж хүмүүжүүлж байгаа надаас гарсан хүүхэд би тодорхой хэмжээгээр хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг дээр мэдээж сайн ингээд анхаарч хандах хэрэгтэй. Тэгээ одоо хүүхдтэйгээ сайн ярилцахтай бидэрт нэг ярилцах соёл гэдэг юм юусоо байдаг хүн байна гэдэг ингээд би өөр дээр ч гэсэн ажиглаад байгаа байхгүй. Тэгээ энд ингээд ирээд харж байхад одоо миний үеийн одоо найзууд ээж автайгаа харилцаж байгаа харилцаа би ээж автайгаа харилцаж байгаа харилцаа энэ бүр айгүй өөр байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдүүд чинь ингээд багаасаа ингээд ээж автайгаа айгүй чөлөөтэй харилцаад найзын байдлаар ингээд гоё ингээд яг ингээд гоё харилцаа сурцаа. Би бол эцэг эхээсээ жоохон айдаг ч юм уу те ямар үгийг яаж хэлэх үү гэдгээ ингээд байнгын боддог ч юм уу. Тиймэрхүү байдалтай болцсон. Тэгэхээр бид нараас нөгөө хүмүүжлийнхаа энэ загвар дээр бас анхаарч үзэх нэг цаг нь болсон болов уу гэж бодоод байна. Тэгээд энэ нь болохоор бас хүүхдийн хоолтын байдал өсвөр насны хүрээд ирэхээр хүүхдээ хэрхэн чиглүүлэх вэ гэдэгт нь бол асар их нөлөөлж байгаа байхаа. За их баярлалаа. Өнөөдрийн бит хоёрын сэдв эхлээд бүр бага насны хүүхдийн хооллолтоос эхлээд өсвөр нас хүртэл тэгээ цаашдаас амьдралд яаж нөлөөлөх тухай ярилцлаа. Анх нэвтрүүлгийг эхлээд бид нэр дурдсан тийм ээ. Маш олон жилийн турш ер нь хүмүүс юу гэж бодсон бэ? Хүний тарих бие хоёр юм хоёр тусдаа юм явж идэг. Манайхан бол тархийг хөгжүүлээд хахад те тэр бие махбодын тарих хоёр тусдаа хөгжиж болно. Хүүхдийг олон цагаар хичээл хийлгээд байвал их сайн. Хүүхэд өсчээвэл толгой сэрэг байдаг ч гэдэм үү те. Одоо юм үе дамжсан зарим нэг ойлголтууд байдаг. Гэхдээ үүнийг бол сүүлийн жилүүдэд боловсролын судалгаа өргөжхийн хэрээр нийгмийн бусад хүчин зүйлс хүүхдийн суралцгууд яаж нөлөөлдөг вэ, хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ гэдгийг маш өргөн хүрээнд судалсан. За үүн дээр бол ялцчгүй орж идэг зүйл бол nutrition буюу шимт хичээл гэдэг зүйл байгаа. Шимт хичээлийн дутал одоо бага наснд няраа буюу 0-2 наснд үүсгэн тухайн хүүхдийн ирээдүйн сэтгэл зүйн хөгжил, когнитив буюу оюун ухаан сэтгэхүй хөгжилгээ бүх зүйлд нь зам байдалд нь нөлөөлдөг. За мөн цэцэрлэгийн насны шимт хичээлийн дутагдал нь цаашдаа тухайн хүүхдийн академик ур чадвар одоо амжилт гарах магадлал те коллежд ирсэх одоо эсвэлтэнд хүртэл нөлөөлнө. Тийм ч учраас маш олон орнууд одоо өдрийн хоолыг үн төлбөргүй болгон хүүхдүүдэд зориулсан чанартай одоо хүнсийг тухайн айл гэрийн одоо орлогын түвшнээс үл хамааран олгодог бай. Энэ нь өөрөө нэг тухайн хүний аюулгүй байдал эрүүл ахуйг бодоод байгаа. Хоёрт нь тухайн хүний ирээдүйд одоо боловсралтай улс орондоо өргөөж өгч чадах иргэн болох энийг хангаад байгаа байхгүй тий. Түүнээс биш бол хүмүүс бас гайхаж магадгүй. Яагаад энэ хүний ч одоо аав ээж нь хоол хүнсийг авах хэрэгтэй биш үлээ гэж хариуцлага биш үү гэж ойлгож байна. Тэгэхээр цаашлаад одоо энэ бага сургууль хүүхэд амжилт гаргахад өдрийн хоол өгөх шаардлагатай байна гэдээ манай улс одоо өдрийн цайны хөтөлбөр явуулж байгаа гэх зэрэгээр боловсрол хоол хоёр бол ерөөсөө юм хоёр тустай зүйл биш. Ходоодыг сүүлийн үед хоёр дахь тарих гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Шимт хичээл судлаач нар бүр тухайн ходоодын одоо бактерийн орчин сайн бактерийн одоо орчин хүртэл солигдоход хүний зам байдал өөрчлөгддөг. Тэгээ ходоодоор нь дамжуулж хүний одоо тархины хөгжлийг, зам байдлыг хүртэл чиглүүлж засаж сайжруулж болох юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм чухал мэдээллүүдийг хуваалцсан номоо буюу одоо Тэнүкас мамдаа маш их баярлаа. За баярлалаа. За тэгээ би төгсгөлд нь бас нөгөө хэлье гэж бодож исэн зүйлээ хэлмээр байна. За бид нар ингээд хүүхдээ бага наснаас нь бас шимт хичээлийн боловсрол олгох юм шаардлагатай байна. Эцэгчүүд маань одоо багаас нь тийм хүүхдтэй хэрхэн хоол хүнстэй харьцах уу, ямар хоол хүнсийг илүү төлөвлөх үү, ямар давтамжтайгаар хэрэглэх вэ гэдэг суурийг нь гэрт нь ээж нь ингээд одоо тийм бид нар чинь бас ингээд айгүй гоё штэ Монгол 2 жил ингээд хүүхдэд харах боломжтой. Жишээлбэл Швейцарт бол 14-7 хоногийн чөлөө буюу хүүхэд 4 сар хүрэхэд заавал ажилдаа ингээд тодорхой хэмжээгээр орох юм шаардлагатай байдаг. Гэтэл бид нарт ингээд гоё хүүхдээ яг юм чухал үед нь анхаарах боломжийг тавиад өгсөн байгаа. Энэ үед нь аль болох өөрөө бас нөгөө хүүхдийнхаа шимт хичээлийн боловсрол дээр бас анхаараарай гэж зөвлөмөр байна. Шимт хичээлийн боловсрол гэхээр юу гэдэг нь суулгачаад за энэ бол уураг гэдгийг, энийг нөөц ус гэдгийг гэдэг асуудал бол биш. За хоол хийхдээ тодорхой хэмжээгээр оролцуулж болно. Оролцуулалтаа одоо энийг одоо тийм луу гэдгийг энэ гоё юм шар өнгөтэй ч гэдэг юм уу ийм байдлаар хоол хүнсээр нь дамжуулаад оюун ухаан тийм сэтгхүүн хөгжлүүдийг энэ бас дэмжиж өгч болно. За нөгөө талдаа дэлгүүр рүү авч яваад практик дээр тийм хоол хүнсийг хэрхэн зөв сонгодгийг
гэдгийг нь бас ингээд зааж өгч болно. Энэ бол маш ийм үр дүнтэй арга байлээ. Тэгээ би Instagram хуудасаараа дамжуулаад яг энэ хоол шимтгэлийн боловсролыг хүүхдүүдтэй хэрхэн олгодог туршлагуудаа бас ингээд хуваалцдаг байгаа. Тэгээ намайг өнөөдрийнхөө энэ гоё подкастт урьж оролцуулсанд маш их баярлалаа. Асуултанд нь бас хариулах үзсэн мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгсэн маш их баярлалаа. Тэгээд сонсож байгаа эцэг эхчүүд ярахад амархан баах те энийг хийхэд маш хэцүү гэдээ бодж байгаа. Гэхдээ бас яг Тинукас мамыг дагсны дараа миний одоо ногооны хэрэглээ маш их нэмэгдсэн. Өмнө жимсийг одоо нэг амралтын өдөр илүү хийддэг бүр юм нөгөө баг десерт шиг гэдэг байсан байгаа байхгүй юу. Үнэтэй штэ бас Монголд жимс үнэтэй. Тийм учраас хаяа нэгддэг байсан бол одоо бүр жимсээ ойр ойрхон идэх ах юм бол нөгөө амттай юм би нэх нь гайгүй болчтой юм байна гэд хүн дагдаг хүнийхээ одоо байнга дагаад контентын үзэл байнга юм зөв мэдээлэл аваад хараяанда зан үйлдэл нь өөрчлөлт орд юм билээ. Тийм учраас та бүхэн ч гэсэн шууд ингээл гэртээ хараад бүх хөргөчөө хоослол те гинт маш их өөрчлөлтийг хийх гэхээсээ илүү энэ 7 хоногт нэг хүнсийг тогтмол хэрэглэе магадгүй энэ 7 хоног зүгээр хулууг нэмээд нэг 7 хоног ашиглаад дараагийн 7 хоногоос би брокколиг ашигладаг болно гэдэг юм. Иймэрхүү байдлаар юм шатлсан байдлаар одоо оруулахыг Тинукас мам нь зөвлөдөг. Instagram дээр нь маш их зөвлөгөө байгаа, маш их үнгүү болон үнгүү одоо нөөц мөн ном худалдаж авахар байгаа. Тэгээ та бүхэн хандаарай. Тэгээ бас миний өөрийн ч гэсэн багш. Тэгээ өнөөдрийн боловсролын тухай буу хаалын ураатай цонхтой цаг подкастын өнөөдрийн дугаар төрсөн намайг танд маш их баярлалаа. Тэгээ сонсогчдод маань бас энэ мэдээлэл хэрэгтэй байсан гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзцаая. Баяртай. Баяртай.